Есүс эцсийн өдрүүдэд бууж ирэнгэтгийг л чи мэддэг. Ихтэй тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золон аврагдсан өөрчлөгдөөгүй. Бурхнаар төгс болгоодаггүй. Танаар шиг нүгэлтэй Бурхны санаа зорилгоо нийцэж чадах. Бурхны санаа зорилгоо нийцэж чадах. Одоо ч гэсэн хожиг хിവэрэ байгаа чиний хувь Есүсээр авруулсан чинь үнэ мөн Бурхны аврал асуудэн чи нүглих биш болооч энэ нүгэлгүй бохир биш гэдгийг чинь нотлохгүй. Өөрчлөгдөөгүй юм бол чи яаж хариуцлагатай чадах юм бэ? Дотроо чи бохироор бүрэн эмэн чодгүй байгаа хэрэн Есүстэй хамт бууж ирэхийг хүсээр байдаг. Тийм азтай явдал байна гэж үдээ. Чинийг алхам дутуу байна. Чи өрдөө зодон аврагцсан харин өөрчлөгдөөгүй. Бурхны санаа зорилгоод нийцхийн тулд чамайг өөрчилж зэвэрлэх ажлыг Бурхан заавал бичлэн хийх ёстой. Чи зөвхөн зэлэн аврагдсан тул ариун байдалд хүрч чадахгүй. Имайгаар чи Бурхантай хамт сайн өрөөдийг эдэх шалгуурыг хангахгүй. Учраа чи Бурхны хүнийг өдөртөө дуулсан энэ нөрчлөгдөж төгс болох голос хам юм. Тиймээс дөнгөж зэлэн аврагцсан нүгэлтэн чи Бурхны өвийг шууд өвлөн авч чадаа.